Тэгэхээр энэ төслийн арга хэмжээ маань өнгөрсөн хугацаанд нэлээд амжилттай хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл хэрэгжсэн аймаг одоо дүүргийн анхан шатны байгууллагуудаар очиж яг хэрэгжилтийн явцтай газар дээр нь очиж танилцсан. Ингээд бол одоо манай улсын хувьд ялангуяа зүрх судасны өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа өнөө үед бид бүхний хувьд энэ зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэх, байнгын хяналтанд байх тал дээр энэ төсөл маань үнэхээр үр өгөөжтэй гэдг нь энэ удаагийн төслөөр тогтоогдсон. Энэ үр дүнгээсээ харагдаж байгаа. Тэгэхээр бид бүхэн цаашдаа энэ төслийг бүх одоо дүүрэг аймагуудад богино хугацаанд нэвтрүүлэх, энэ зүрх судасны өвчлөлөө байнгын хяналтандаа байлгахад маш чухал юм аа гэдэгтээ бол санал нэгдэж байгаа. Тэгэхээр цаашдаа бид бүхний хамгийн гол зорилго бол одоо өвдсөн хойно нэмжлээд байх биш, өвдөхөөс нь өмнө илрүүлэх, өвдсөн тохиолдолд одоо эрт илрүүлж байнгын хяналтандаа байлгаж хүндрэлээс сэргийлэх нь туйлын чухал байгаа. Энэ дээр бол манай энэ удаагийн Монпем төслийг бол өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тийм учраас манай анхан шатны байгууллагууд үүнийг хэрэгжүүлэх тал дээр одоо амьдрал дээр одоо ажил хэрэг болох тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Зүрх судасны өвчлөлийг та бүхэн маань тухайн өөрийнхөө бүс нутагт хяналтандаа авах ийм 100% боломж байна. Цаашдаа бид бүхэн зөвхөн энэ зүрх судасны өвчлөл гэхгүйгээр манай улсын хувьд элбэг тохиолддог одоо бусад өвчнүүдийг байнгын хяналтандаа байлгах ийм боломжуудыг бас байна гэдгийг энэ удаагийн төсөл маань харуулсан. Тийм учраас энэ манай улсын хувьд үнэхээр онцгой шаардлагатай үр дүнгээ өгсөн энэ төслийг хэрэгжүүлсэн одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Дёрдица болон бусад хамт олон дахин баярлалаа илэрхийлье. Та бүхний ажилд амжилт хүсье. За халдварч бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх хянах Монпем загвар. За та бүхэн мэдж байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хяналт шинжилгээний үрээс бол 2025 он хүртэл халдварч очоод бөөрөж харагдаж байгаа та бүхэн 15 минут гэлж. Үүнд бол мэдээж зүрх судасны өвчин бол хор тавтар зүрх судасны өвчин хор